Hi guys. За шинэ 7 хоногийн мэд хүргэе. Сайхан амарцгаасан байх. Бүгдээрээ бас сайхан шинэлцгээсэн үү. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ юу үзэх вэ гэхээр өмнөх хичээлдэр хэдүүлээ нууц тэмдэглээнүүд болон түлхүүрийн ард байрлах таналистик үзсэн байгаа. За бахны 7 ширхэг диз байсан тийм үү. За тэднийг та бүхэн бүгдээрээ сайн давтаж бэлдсэн байх гэж бодож байна. За одоо өнөөдөр хэдүүлээ тэрний part 2-ыг үзэх болно. Өмнө нь болохоор хэдүүлээ диз гэж үзсэн тийм үү. Түлхүүрийн ард байрлах. Одоо харин бемолыг үзнэ. За одоо бүгдээрээ мэдээлэгс рүү анхаарлаа хандуулъя. Бас адилхан 7 ширхэг энэ 5 шугам зурчих 7 ширхэг түлхүүртэй. Тэгвэл та бүхэн ойлгоход илүү амар байна бах. За эхний ээлжинд 3 дугаар шугам дээр бемол зурагдана гэсэн. За одоо энийг мажор минорын яаж олох вэ гэхээр одоо өмнө диз дээр болохоор дээшийг нэг тоолоод мажор нь гарч ирээд доошоогоо нэг тоолоход минор нь гарч ирдэг гэсэн бол бемол дээр арай өөр байгаа. За аргыг хэлж үе. За яаж тоолох юм бэ гэхээр одоо энэ C дээр бемол зургсан байна тийм үү. Тэгвэл C-гээсээ дээшээгээ 5 дахь хөнгө тоолъё. C маань эхний хөнгө, до маань 2 дахь хөнгө, ре маань 3 дахь хөнгө, ми маань 4 дахь хөнгө, фа маань 5 дахь хөнгө болж байна. Тэгвэл энэ маань фа мажор гэдэг зохиол байх нэ гэж ойлгосон. Өөрөлдөө фа мажорын таналист гэсэн үг. Ойлгомжтой юу? За одоо минор нь яаж олох вэ гэхээр доошоогоо тоолохгүй бас адилхан дээшээгээ тоолно. Гэхдээ дээшээгээ 3 удаа тоолно. 3 дахь хөнгө гэсэн үг. Тэгвэл C нэгт хөнгө, до маань 2 дахь хөнгө, ре маань 3 дахь хөнгө болж цаарж байна. Тэгвэл энэ ре минорын таналист буюу зохиол байх боломжтой гэж ойлгож байна. Ойлгомжтой юу? За одоо дараагийн бемол хаана зурагдах вэ гэхээр 4 5 дахь шугамын бол буюу ми дээр зурагдана. За одоо энийг та бүхэн өөртөө олох үстэй. Мажор нь юу байх вэ? Минор нь юу байх вэ? Яг зөв. Мажор нь олохдоо дэшээ ми-гээсээ 5 дахь хөнгө гэсэн. Тэгэхээр ми маань 1 дахь хөнгө, фа маань 2 дахь хөнгө, соль маань 3 дахь хөнгө, ля маань 4 дахь хөнгө, си маань 5 дахь хөнгө болж харж байна. Тэгэхээр энэ си мажор гэдэг таналист байна гэсэн. Тэгэхээр энэ маань си мажор гэдэг таналист байна. Гэхдээ энд си байгаа юм чинь си бемол мажор гэсэн. Ойлгомжтой. Одоо минор нь болохоор ми маань 1 дахь хөнгө, фа маань 2 дахь хөнгө, соль маань 3 дахь хөнгө болж харсаа. Тэгвэл энэ соль минор таналист буюу зохиол байна гэж ойлгож байна гэсэн үг. За одоо дараагийн буюу 3 дахь бемол нь хаана зурагдах вэ гэхээр одоо та бүхэн 2 бемол харж байгаас одоо энэ 2 бемол маань ээлжлээд явна гэсэн үг. Одоо ми маань зурагсан юм чи одоо C-гээсээ доошоо нэг зурагдана гэсэн үг. Ингээд доошоогоо ингээд явна гэсэн үг. Ойлгомжтой юу? За тэгэхээр энэ маань 2 3 дугаар шугамын гол буюу ля дээр зурагдана. За одоо энэ чинь яах вэ гэхээр дээшээгээ 5 тоолоод мажор нь гарч ирнэ. Ля, си, до, ре, ми мажор байна гэсэн үг. Гэхдээ тэнд бемол байгаа юм чи ми бемол мажор байна гэж харна гэсэн үг. За минор нь олыг үл дэшээ 3 тоолно. Ля, си, до минор байна гэсэн үг. Ойлгомжтой юу? За одоо ми-гээсээ доошоо нэг доошлуулна. Энэ маань ре дээр зурагдах нэ. За тэгэхээр ре-гээсээ дэшээ 5 тоолно. Ре, ми, фа, соль, ля. Ля мажор. Гэхдээ тэнд бемол амч ля бемол мажор болно гэсэн үг. За 3 тоолох юм бол ре, ми, фа минор байна гэсэн үг. Бемол байхгүй юм чи зүгээр фа минор. Ойлгомжтой. За одоо энэ си, ля доошоо соль дээр зурагдана. Дараач бемол нь. За тэгэхээр солиос дэше 5 тоолно. Соль, ля, си, до, ре мажор. Ямар мажор байх вэ? Бемол мажор. Яг зөв. Тэнд нь бемол амч ре бемол мажор. За одоо солиос 3 тоолъё. Соль, ля, си бемол хамгийн ихний зурсан бемол байгаа юм чинь си бемол минор байна гэсэн үг. Ойлгомжтой юу? За одоо яах вэ гэхээр одоо ре-гээсээ доошоо нэг тоолно. До бемол гарч ирж байна гэсэн үг. За доосоо дэше 5 дахь хөнгө. До, ре, ми, фа, соль бемол. Яг дүүл тэнд нь бемол юм чинь соль бемол мажор гэсэн үг. За 3 тоолъё. До, ре, ми бемол. Тэнд нь бемол юм чинь ми бемол минор гэсэн үг. Ойлгомжтой. За одоо хамгийн сүүлчийн бемол хаана байх вэ гэхээр солиосоо доошоо нэг фа бемол дээр байна гэсэн үг. За одоо дээшээгээ 5 тоолъё. Фа, соль, ля, си, до бемол
мажор байна гэсэн үг. Ойлгомжтой. За одоо 3 тоолын фа, соль, ля. Ля бемол минор гэсэн үг. За ойлгомжтой guys. Гих мэтлэн бемол маань ингэж зурагдах нэ. За одоо хэдүүлээ өмнө үзсэн диез болон өнөөдөр үзсэн бемолтойгоо нэг тулгааж авъя. Та бүхэн энэ харж байгааг скриншот хийж олно. Эсвэл та бүхэн яг энэ major key signatures эсвэл major оронд minor key signatures гэж бичиж хайх юм бол эдгээр гарч ирнэ гэсэн. За эхнийх нь харъя л да. Ямар ч диез бемол байхгүй юм тийм үү? Тэгвэл энэ маань до major гэж шууд автоматар уншигдана гэсэн үг. За хэрвээ минор нь болохоор ля минор гэсэн үг. Ойлгомжтой. За дараагийнх нь 5 дугаар шугам дээр диез амчаа өмнө хэдүүлээ юу гэж үзлээ? Диезээсээ дээш нэг тоолох юм бол мажор нь гарч ирнэ. Харин доошоогоо нэг тоолох юм бол минор нь гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр фагасаа дээш нэг тоолж амчаа соль мажор. Фагасаа доошоо тооллоо. Энэ ми минор болно. За ингээд хоёр диез амчаа. За доосоо дээш тооллоо. ре мажор. Доосоо доошоо нэг тооллоо. си минор гэсэн үг. За та бүхэн харж байгаа доотлол нь бас фа түлхүүр дээр яаж зурагж байгааг нь харуулж байна. За дараач байгаа 3 диез байх юм бол солиосоо дээш нэг тооллоо. ля мажор. Солиосоо доошоо тооллоо. Өмнөх нь фа диез байгаа юм чинь фа диез минор гэсэн үг. За одоо 4 диез байлаа. За тэгмүүд ре дээр зурагдсан байна. Регээс дээш нэг тооллоо. ми мажор. Регээс доошоо нэг тооллоо. до диез минор болно гэсэн үг. За дараа нь 5 ширхэг диез зурагдсан байна. ля дээр зурагдсан. лягаас дээш нэг тооллоо. си мажор. лягаас доошоо нэг тооллоо. соль диез минор гэсэн. Энд нь диез амчаа. За дараа нь 6 ширхэг диез зурагдлаа. ми дээр зурагдсан. За дээшийг нэг тооллоо. фа диез мажор. Өмнө энэ диез амчаа фа диез мажор гэсэн. За мигээс доошоо тооллоо. Энэ ре дээр диез амчаа ре диез минор гэсэн. За дараа хамгийн сүүлд нь си дээр зурагдсан байна. Тэгэхээр си-гээс дээш нэг тооллоо. Өмнө энэ до дээр диез зурагдсан юм чинь до мажор биш, до диез мажор болно гэсэн. За тэгээд си-гээс доошоо нэг тооллоо. Өмнө энэ ля диез зурагдсан байгаа юм чинь тэгэхээр ля диез минор болно гэсэн. За жоохон сэрэж эхэлж байна үү те. За одоо өнөөдрийн үздсэн юм маань болохоор ингэж зурагдах нэ. Ганцхан бемол. За юу гэлээ? Дээшийг нэг 5 дахь хоног си, до, ре, ми, фа мажор. За 3 дахь хоног нь болохоор си, до, ре. Тэгэхээр энэ ре минор гэж уншигдана гэсэн үг. За дараад нь яах вэ гэхээр 2 бемол ми дээр зурцсан. Мигээс дээш 5-д тооллоо. ми, фа, соль, ля, си. Энд дээр си байгаа юм чинь си бемол мажор гэсэн үг. Си-гээс дээш 3 тооллоо. си, до, ре. ре минор гэсэн үг. За дараа нь ля дээр байна. Дээш 5 ми бемол мажор. Тэгээд ля, си, до минор болж байгаа. За тэгээд 4 бемол нь болохоор ре дээр зурагдсан байна. ре ми фа соль ля бемол мажор, ре ми фа минор болж байгаа гэсэн үг. За дараа нь соль бемолоор зурагдсан байна. Тэгэхээр солиосоо дээш нэг 5-аар тооллоо. соль ля си до ре мажор, соль ля си буюу си бемол минор болж байгаа. За дараагийнх нь 6 бемол зурагдлаа. До дээр доосоо дээш тооллоо. соль бемол мажор, минор нь болохоор ми бемол минор болж байгаа. За дараа нь фа дээр зурагдсан юм чинь тэгэхээр энэ до бемол мажор, фа соль ля дээр болохоор бемол минор болж байгаа. За гих мэтлэн та бүхэн ингэж шууд хараад тоолж болох нэ. Тухайн зохиол чинь 3 бемол байх юм бол зөвхөн яг энэ 3 өнгийг л зөвхөн хард даралтан дээр л дарнаа л гэсэн үг. Тэр төрмийг бол та бүхэн өмнөх хичээл дээр үзсэн. За тэгээд хэлүүлээд цаашаа явахаас өмнө бас дахиад нэг тэмдэглэгээ үзье. Одоо өмнө хэлүүлээ нэг ширхэг бемол, нэг ширхэг диез тэгээд пикар үзчихсэн баг тийм үү. Тэгвэл одоо юу гэдэг юм бэ гэхээр 2 ширхэг диез, 2 ширхэг бемол байдаг гэсэн үг. За тэр нь болохоор дабл бемол буюу дабл диез гэж яригддаг. За дабл бемол буюу 2 бемол нь болохоор яг 2 ширхэг бемолоор байдаг. За нэг жишээ авч үзэх юм бол соль түлхүүрийн ард 2 ширхэг бемол байх юм бол 2 шат доошлуулна гэсэн үг. Солийн хар даралт тэгвэл хар даралтаас дахиад доошлуулах юм бол фа анги гарч ирж байгаа тийм үү. Тэгвэл энэ соль бемол гэсэн юм харах юм бол та бүхэн соль дээр биш шууд фа ангин дээрээ тоглоно гэсэн үг. Энэ яг жоо толгой ирж магадгүй. Гэхдээ энэ ерөөхдөө бас тийм ч байнга харагддаггүй. Жохон ховор байдаг гэх юм уу. Тоглож байгаа өнгө нь
фа мөртлөө онлын хувьд энэ соёл дабл бемол 2 бемол тоглож байгаа гэж ойлгоно гэсэн үг. Ойлгомжтой юу? Өмнө нь болохоор соёл ганцхан бемол байсан бол соёлынхон зүүн талын хар даалтан дээр дарж ирсэн юм уу? Тэгвэл энэ 2 доошлоод шууд фа дээр дарагдана гэсэн үг. За дараа нь 2 диез гэж байгаа тийм үү? Тэр нь ингээд 2 ширхэг диез зурагдана гэж та бүхэн бодож байгаа байх. Гэхдээ үгүй. Диезийг болохоор шууд x-ээр тэмдэглэдэг. Энийг юу гэж харах юм бэ гэх юм бол энэ 2 диезтэй тэнцэнэ гэсэн үг. Та бүхнийг сайн тэмдэглээд чийжлээд аваарай. 1x маань 2 ширхэг диезтэй тэнцэнэ. Харин 2 бем болох юм бол яг хിവэрэ зурагдах нэ. Харин 2 ширхэг диез маань x болж хувирах нь. Ойлгомжтой. Одоо нөгөө дахиад нөгөө соёл төр жишээ авъя л да. Ийм харагдах юм бол соёлынхоо баруун талын хар даалт биш. Дахиад 1 2 удаа өсрээд шууд лядар тоглогдно гэсэн үг. Дуурж байгаа өмнө ля хэрнээ онлын хувьд энэ соёл 2 ширхэг диез дуурчна гэж ойлгоно. За одоо тэгвэл нөгөө хар даалтгүй хэсгүүдээр үзэл та. Тэр нь юу гэхээр нөгөө ми байна тийм үү? Мигийнхаа дэшигээ хар даалт байхгүй штэ. Тэгэх юм бол энэ шууд фадер дарагдаад энэ маань фа диез дээр дарагдах нэ гэсэн үг. Ерөнхийдөө ингээд ми фа хоёрын гол нөгөө хар даалт байхгүй гэж ирсэн штэ. Угсаач бас та бүхэн харсан тийм үү? Тэгэхээр фа дээр 1 ширхэг диез очоод фаийнхаа дараагийн хар даалтан дээр 2 дахь диез маань очиж байгаа. Хэрвээ та бүхэн ми x буюу юм 2 ширхэг диез харах юм бол шууд фа диез дээр тоглоно гэсэн үг. Ойлгомжтой юу? Тэгвэл өөр доо дээр жишээ байгаа шүү дээ. За нэмэлт чугам доо. Энэ дээр 2 ширхэг бемол зурагдах юм бол нэг доошлол бол шууд c болж байгаа тийм үү? Тэгвэл дахиад нэг доошлолоо c-ийн зүүн талын хар даалтан дээр дарна гэсэн үг. Доо 2 бемол C бемол дээр тоглогдно гэсэн. C бемол сонсож байгаа хэрнээ яг доо 2 ширхэг бемол тоглогдно гэсэн. Ойлгомжтой. За гэх мэтлэн ийм тэмдэглэгээнүүд үзлээ. За та бүхний сайн мэдхийн кис тэрийг сан мэдэх байх. Ерөөмагийн зохиол. За энэ дээр нөө 4 ширхэг бемол байна тийм үү? Ямар бемол байна? Ми ре си ля гэсэн 4 бемол байна. Тэгэхээр энэ маань энэ дээр Силия маань болохоор шууд энэ хоёр дээр тоглогдно гэсэн үг. Харин дараагийн ми ре маань болохоор энэ хоёр биш. Энэ хоёр дээр тоглогдно. Ми ля до си ля соль фа. Ойлгомжтой. Ми буюу си ля ре гэсэн нот хардтал юм бол дандаа хар даалтаар дарна гэсэн үг. Дээлт нь 8-ын тоо байна. Тэнгүүд бах юм 6-аас татцсан. Бид энэ 6-аас ингээ үргэлжлэн явж чинь тийм үү? За энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг октав дээр тоглоно гэсэн үг. За яг үндсэн нот нь болохоор ми ля си байна тийм үү эхэлнэ. Тэгэхээр яг нэгдүгээр октавын энэ дээр биш нэг октав дэвшлүүлээд ми энэ дээр тоглоно гэсэн үг. Ойлгомжтой юу? За тэгэхээр энэ маань ийм болж байгаа. Ми ля си гэж аам шин шууд энэ нөгөө 3 даралтай тийм үү? За тэгээд энэ хэдүүлэнгийн сая өмнөх үтсэн нөгөө пауз байна тийм үү? Хэдтийн пауз байна? 16-ийн пауз. Яг зөв. За доотлих маань 4-ийн пауз байна. За жишээ нь нэг гараар та бүхэн тоож үзүүлье. Нэг иймэрхэн болж байгаа. За, нэмэрхүү. За одоо нотон дээр бас өөр юм тэмдэглэгээ байгаа. Яг сүүлийнх нь нотон дээр бүр жижигхэн нот байгааз дундуур зурстай. Энэ болохоор шууд ингээд огцон орно гэсэн үг. Ингэж
барыг илүү хурдан ингээд дрон сонсож байна тий. Бас нэг чимэгний төрөл юм уу да. Нэг чимэглэл байна штэ. Тэний нэг төрөл юм уу? За гэх мэтлээ 3 бемолтой зохиол байна. За дараагийнх нь өмнө 4 бемолтойсэн бол одоо энэ 3 бемолтой байна. За энэ ля бемол байна тийм үү? Тэгвэл лягаас дээшээ 5 тооллоо. Ля си до ре ми бемол мажор скол ля си до минор зохиол байна гэсэн үг. За тэгээд энэ тухайн зохиол маань яаж эхэлж байна харъя. За ийм байна. Жохон гүнхтэй байна уу те? За одоо энэ болохоор ми си ля гэсэн үг гарч ирэх юм бол дандаа энэ хар даралт дээр л тоглоно гэсэн үг. Ми си ля энэ 3 хар даралт орно гэсэн үг. Тэгээд тухайн зохиол маань болохоор доогоос эхэлж байна. Тэгээд соль тэгээд соль я гэж байна. Энэ дээр нөгөө ля бемол байсан болохоор энэ биш энэ дээр тоглоно гэсэн үг. Тэгээд дараах нь фа соль. Дараах нь ми байгаа юм чинь энэ дээр тоглохгүй энэ дээр тоглоно. Та бүхэн ялгааг сонсоор заяа. Ля бемолтой ля бемолгүй тоглолвол сон сонсож байгааз. За дахиад бемолтой тоглоё. Арай нэг тийм гоё хоорондоо зохицож дуугарч байгааз. Тэгэхээр энэ бемол диез нь ямар чухал юм бэ гэдгийг одоо та бүхэн ойлгож байгаа бах. Энийг зарим хүмүүс анзаарахгүй шууд тухайн зохиолоос сураад нэг сон сонсогдоод байдаг. Би болохгүй нөө юу нь болохгүй ингээд. Тэгэхээр энэ маш чухал байх нэ guys. Ойлгомжтой юу? Бемол диез гэдэг нь маань. Тэгэхээр та бүхэн тухайн зохиол сурахдаа заавал ингээд би ажил гэд байх хэлдэг шүү дээ. Тэрний юу ч гарч ирж байгаа шүү. За guys, өнөөдрийн имжлэг та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ бүгдээр гоё лайкад дарж эрхцээ бүртгүүлээрэй. За тэгээ хэдүүлээ. Дараагийн имжлэгээр уулзлаа. Түр bye guys. Peace out.